Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. Монгол улсын үндэсний урлагийн их театрын үндэсний хөгжмийн их найрал 1962 онд Монголын нэрт хөгжмийн зохиолч төрийн шагналт ардын жүжигчин мөрдөржин санаасгаар байгуулагдсан түүхтэй. Монголчууд бол хүн төрөлхтний энэ түүхэнд бол 20 дугаар зуунд биш, аль 13 дугаар зуунд их хаадын үед бол их найралтай байсан одоо түүхэн бодит байдлыг бол суралж үчигдэл тэмдэглэгдэн үдээсэн байдаг. Энэхүү уламжлалт түүхийг сэргээхийн тулд мөрдөржга 20 дугаар зууны 60-аад оны үед найрал хөгжмийг байгуулж өнөөдөр хүртэл явж байгаа энэ бүтэц бүрэлдэхүүнийг бий болгосон юм аа. Тэгэхээр өнөөдрийн хүртэл энэ найрал хөгжмийн бүтэц бүрэлдэхүүн баяжигдэж, хөгжмийн зэмсгүүд нь баяжигдэж, хөгжимчдийн ур чадвар дээшилж, мөн урын сан баяжигдсаар өнөөдрийг хүртэл явж байна. Тэгэхээр Монгол улсын үндэсний урлагийн их театрын үндэсний хөгжмийн их найрлын бүтэц бол үндсэндээ 4 төрөлд бол хуваагддаг. Утсан хөгжим дотроо нуунт болон товшуур. За үлээвэр хөгжим, цохиур хөгжим. Ингээд ийм 4 төрөлд хуваагддаг. Тэгэхээр утсан хөгжим дотор бол хуучир хөгжим, морин хуур, их хуур. Энэ хөгжмийн зэмсгүүд өөрийн багтаамж, дуу гიშгэлгээний хувьд өөрийн онцлогтой байдаг. Товшуур хөгжмийн төрөл гэдэг нь тухайн утсыг ямар нэгэн цохиур, хулс, ямар нэгэн бусад зүйлээр цохид дуурахыг бол хэлж байна. Энэ дотор бол йоочин, ятаг, шанс хөгжим. За үлээвэр хөгжмийн зэмсэг бол дотроо бол олон төрөл байгаа. Лимб хөгжмийн зэмсэг байна. Лимб бол дотроо жижиг лимб, дунд лимб, одоо их гарын лимб гэж. За үүний дараа бол бишгүүр хөгжим. Бишгүүр хөгжим дотроо 3 янзын бишгүүр байна. Баялаг бишгүүр форматаар дуурдаг. За мөн ардын бишгүүр. Энэ ардын бишгүүр бол уламжлалт манай шашны сүмүүдэд одоо болтол хэрэглэгдэж байгаа. За мөн их бишгүүр гэж хөгжмийн зэмсэг. За үүний дараа бол эвэр үрээ гэж хөгжмийн зэмсэг байна. Цордон бүрээ, их үрээ гэж хоёр үлээвэр хөгжмийн зэмсэг байна. Энэ цордон бүрээ, үлээвэр их үрээ хоёр бол мөн уламжлалт манай буддын шашны хөгжмийн зэмсгүүд гэж хэлж болох юм аа. Ерөнхийдөө бол энэ манай найрал хөгжим бол хүн төрөлхтний симфони найрал хөгжим гэдгийн жижиггийг бол одоо бүрэн агуулсан нарийн нас бүр доод контрактавын буюу бүр суур хөх хүртлээ бол дуурдаг одоо ийм төрлүүдийг багтаасан байдаг. За цохиур хөгжим гэж байна. Удаар хөгжмийн гэж ярьдаг. Энэ дотор бол манай дуут чулуун царгил гэж хэлж болох юм. Энэ бол одоогийн Баяр Хонгор аймгийн дуут чулуутай ийм сайхан байгалийн тогтоц газар байдаг. Эндээс яг хөгжмийн нотоор дууралтаар нь ялгаж авчирсан хөгжмийн зэмсэг байдаг юм аа. Ийм учраас бол Монголын үндэсний найрал хөгжим бол хүн төрөлхтний симфони найрал хөгжимтэй үндсэндээ бол бүтэц бүрэлдэхүүн дууралтын хувьд бол ялгаатай хэдий ч түүний одоо ерөнхий суур бүтэц дээр бол тулгуурлаж уламжлалт хөгжмийн зэмсгийнхаа баяжуулж хөгжиж ирсэн. Ийм учраас бол Монголын үндэсний найрал хөгжим бол дууралтын хувьд, бүтэцийн хувьд бол Азийн болон Европын орнуудынхаас бол тэсвэр онцлог дууралтай найрал хөгжим юм аа.